Монгол улсын нэрийг Жодоогийн түүхэнд Жодоогийн Датамид Монгол улсын нэр хүнийг өндөр төрөнд дархалсан аюул тамирчин маань тамирчны замналаа отгорж байна. Олон улсын шүүгч Дандингийн их түвшин түүний отхон ядар өнөөдөр хөс хүчээр тусгуулсан хөс хүчээр шингээсэн энэ дүржин дээр инхүү задгаан тайлж байна. 2006 оны насны хүрэгчдийн улсын аваргын тэмцээний мөнгөн медаль, 2015 оны насны хүрэгчдийн улсын аваргын тэмцээний хүрэл медаль, 2005 оны залуучуудын Аз тивийн аваргын тэмцээний хүрэл медаль, 2007 оны Бүлгэн Гитард улсын Чандаа удалдаг олон улсын тэмцээний алтан медаль, 2008 оны Испани Мадридийн дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль, 2009 оны Белградын дэлхийн уялдаа залуучуудын универсиад финалийн хүрэл медаль, 2009 он Монгол улсын эсрэг Улаанбаатар хотоос байгуулагдсан Чингис хаан дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль, 2009 оны Аз тивийн аваргын тэмцээний хүрэл медаль, 2010 оны Германы Düsseldorfын Гран-при тэмцээний аварга, 2010 оны Сан-Паулогийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль, 2010 оны Токиогийн дэлхийн аваргын тэмцээний шагнал 5 дугаар байрыг эзэн, 2012 оны Парисын их дуулах тэмцээний аварга, 2012 оны Германы Düsseldorfын Гран-при тэмцээний мөнгөн медаль, 2012 оны Москвагийн их дуулах тэмцээний мөнгөн медаль, 2012 оны Зуны олимпийн 30 наадмын 73 кг-ийн тэнгийн хүрэл медаль, 2013 оны Аз тивийн аваргын тэмцээний мөнгөн медаль, 2013 оны Азербайджан улсын Түмен хотод зохион байгуулагдсан Жодоогийн Жиндус бүрийн шилдэг 16 тамирчны шилдэг бүгжүүд оролцдог тэмцээний аварга, 2013 оны Чингис хаан Гран-при тэмцээний аварга, 2013 оны Холбооны бүлгээрэн Барсид улсад зохион байгуулагдсан насны хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний 5 дугаар байрын шагнал, 2014 оны Алматагийн Гран-при тэмцээний хүрэл медаль, 2014 оны Узбекистаны Ташкентийн Гран-при тэмцээний аварга, 2015 оны Астанагийн Гран-при тэмцээний мөнгөн медаль, 2015 оны Бакугийн их дуулах тэмцээний мөнгөн медаль, 2015 оны Жодоогийн насны хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль, 2015 оны насны хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний багийн хүрэл медаль, Монгол улсын аюул тамирчин сайн жаргалын нэмэлцэр Өргөөгд дүүнэр нь байгаа гэж Жодооныхаа дэвжээлээр бэлгшээтэй хэлэх байна. За ингээд хүүгийнхаа цаашдын ажил амьдралын өжөөтэй байж цаашдын амьдралынх нь алтан шалгамын өжөөтэй байж амжилт үдээд ядалт амжилт сайн хүмүүстээр дүүрэн байж байх болтугай гэж хүсээрээ. Харин аавын сургаал автруулдаг аав ах トゥ нар хөтгөл үзүүлж байна. Монгол улсын аюул тамирчин Олимпийн хүрэл медаль, дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль, дэлхийн аваргын тэмцээний багийн хүрэл медаль, Монгол улсын аюул тамирчин сайн жаргалын нэмэлцэр манай нэмэлцэр Бидний санаа үзэж тусахаар өнөөдөр мэдээс төрж авсан бие жижиг хийсэн сэтгэл догдсон ийм нэгэн үйлдэл боллоо. Өнөөдөр 1 сарын 18 сайн өдөр. За дөнгөж 10 дугаар ингээ төгсөөд Батутхагш нь
За энэ хүүгийн замыг би засч өглөө. Та цааш нь энэ хүүхдийг өндөр амжилт гаргахад нь улсын шигшээ багтаа аваад сайн бүх болгоорой, сайн тамирчин болгоорой. Олимп дэлхийн аврах, твийн авраг болгоорой, медальтан болгоорой гэж захиж хэлж байсан юм аа. Тэгээд тэр захиас нь авч одоо Нямжиртай ийм одоо багшив болж ингэж бид 10 гаруй жил одоо багшив барилдаатай сайхан явсаа. Ингээд манай Нямжир маань түрүүнээс өмнөсөө бас сайхан гэр бүлтэй болсон. Биднээсийн бас нэг хүндэн харилж явдаг нэрт тамирчин там дэгэд маань бас Нямжиртай гэр бүл болж энэ сайхан хүүхэд төрүүлж амьдрал нь ад жаргалаар дүүрэн явнаа. Тэгээ шам минь улам ихийг бүтээгээрээ өөрийнхөө Олимпиос авч чадаагүй алтан медалийг, мөнгөн медалийг, дэлхийн аваргаас авч чадаагүй мөнгөн медалийг, алтан медалийг одоо шамнэр бэлдээрээ гэдэг ерөөлийг дэвшүүлье. Тэгээ энд байгаа хорон цогцолсон бүх хүмүүстэй баярлалаа. Ингээд ад жаргалаар дүүрэн явах болтугай. Одоо 10 гаруй жил нэг гэр бүл болж одоо ялалт бүхэнтэй минь хамтдаа байж ирсэн. Одоо дэлхийд Монгол нэрээр хамгаалж чадсан багийнхандаа болон багш нартаа жүдо бохига холбоондоо үнэн сэтгэлээс баярлалаа гэдгийг хэлмээр байна. Одоо би хичнээн барилдаа болж байгаа Монгол улсынхаа төлөөлж тэмцээн орж чадахгүй ч гэсэн одоо жүдо бохоор цаашдаа одоо дэвдэлгээд ямар хүн медаль авах хэрэгтэй. Тэрэнд одоо миний зүгээс гарах ямар тийм хүч чадал эрмэлзэл юу байдаг бүх юмаа дайчилж одоо явах болно гэдэг албасаар та бүхэндээ хэлье. Тэгээ Монголын хартанд баярлалаа. Баярлалаа. Монгол улсын баяр тамирчин сайн жаргалын Нямжир өнөөдөр тамирчны замнаа бодлож байна. Том удахгүй Монгол улсын баяр тамирчин, Монгол улсын баяр тасалж байгаа сайн жаргалын Нямжир хэмээн дуудуулахын ерөөл дэвшүүлээ. Өөрийнхөө анхны багш 66 кг-ийн улсын аврагын тэмцээнд амжилттай барилдаж